За сайн байцгаана уу та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За влогер бэлгүүн байна. За би яг одоо Талбаатар хүрэлцэн ирсэн байна. Өнөөдөр талын салхи 2025 ийхүү эхэлж байна. За миний ард мянган мотоциклчид ард цугларсан байна. За тэгээд олон орноос бас Оросын улбооны улс за Италиас гээд маш олон моточд орон цугласан байна. За тэгээд манай виро өвдөх цугларсан байна. За би энэ виро өвдөг явж байгаа. За ийм моточд цугларсан байна. За одоо тэгээд цуваагаар хөдлөөд хүүтлөөр явна. Тэгээд хүүтлөөр ерөөхдөө за тэгээд талын салхи наадам нь бол ерөөхдөө хүүтлөөр энэ жил болж байгаа. Тэгээд одоо хүүтлөөн зүг хөдлөж байна. За манайхаа хүүтлөө өдөр үргэлжлэн ирсэн байна. За хүүтлөө өдөр ирэхэд 2 цагаас одоо яг талын салхи албан ёсны нээлт эхлэх юм байна. Та бүхэндээ хүүтлөө өдөр юу болж байгааг бас блогоор товчхон танилцуулъя. Ямар ховор содон гоё мотоциклууд ирсэн байна. За дээрээс нь ямар клубүүд байна. Гаднаас ямар одоо олон улсын моточд бас үргэлжлэн ирсэн байна гэдэг өнөөдөр блогоос хамтаа харцгаад явуулдаг хамтаа гараа. За энэ бас худалдааны мотоциклууд CF мото. За ингээд клубүүдийн асрууд байсан байна. За энэ хүннөө мото клубийнхаа барьсан байна. За юу нэртэйхаа? Баярмэд. За баярмэд. Шивээс нараа штэ. Яа, nice. За баярмэд. За баярмэд. Баба. За баяр сайхан уу? Баба хайцээ. Баба энэ байсаас дүнсайсаа. Яндос клубха, Индорос клубха. Сайн байк клубха бэчван. Iron. Hi. За хятадаас ирсэн багийн хэлгүүр иш байна моточ. Yeah.
сайхан зөндөө зөвлөрсөн байна. Нэмээ өөрөө нэг бирөө Harley Davidson За бид цуваагаар ерөнхийдөө сая Улаанбаатар хотоос төв талбай дээрээс бир өвдөх нэгдээд хамтдаа ирсэн. Манай бир өвдөд бас бид цай бөөндө цуугаар. За сэтгэлээ үнэ халах систем руу. Оо хашаа. Өдрөөсөө аягүй сайхан өдрөө гартаа сайхан мотож байгаагүй. Миний мотоцикл дээр бараг 10 жилээ болчихлоо. Гадныхныхан бас маш их оролцож байна. Тэрс мас сонирхол нэгтэй найзтайгаас цуглаа болж байгаа. Баяртай байна. Явтаа чинь ховорч байхад их цөөхөн байдаг. Ийм дүрлийн үзэг. Тэрээс цуглаад баяртай. Цаашдаа энэ бирөө найтро дүрлийн үзэглээс их олон байна. Яг бидэд бас тусдаа групп нээсэн байгаа. Тэгээд групп руу орж ирэх хүсэж байгаа юм. Чат хийчихээ. Бас гоё ховор санд байдаг. Айсаас гоё уулзч байдаг тий. За ер нь бол бас түрүүний хүмүүс яриагаар урд өмнө бас цуглаж байгаагүй маш олон мотоциклаас цугларсан байна. Оросын холбооны улс, Хятад улс, Казахстан, Кыргызстан гэдэг явж ирсэн тий. Мотоциклд тайлбарлаач. Сонирхуулаач. Одоо Бас вирөө төлөвлөж ирсэн байна. Хэдэн хоног хүлээ? 18. 18 аа. Одоо талцалтай энэ жилаагуудаа орж байгаа. 2 жил цэцэг ондоо байсан юм яг талцалтай орж авшаа бас яах вэ? Үгүй байна. Энэ жилээ бүр зорин орлоо. Тэгээд найдтай ирсэн. Яг сонирхол нэгтэй залууч цуглаад одоо явж байгаа сайхан. Сайхан цуглаа байгуулдаг гэж бодож байна. Вирүүд гэдэг залуучууд дээр нэг илүү олоолаа болоос бүрдээ хамтдаа өөртөө нэгцгээд илүү идэвхтэй байцгаа тий. Яг нэг төрлийн бүцэг залуучууд хасны зөвлөж юм сайхан. Хайр тий. Амбогрууд гэх юм уу тийм ээ? Бомбогрууд, бондокод. Булчинтай гарууд гэх юм уу? За энэ вирүүдүүд өнөөдөр бас талын салхиг чимхээр хөрөлцөн ирсэн байна. За тэгээ өшөө гой олон мотоцикл. Энд одоо байгаа хамгийн үнэтэй мотоцикл нь хаагур байгаа бол тэрийг олж уулзах юмсан тий. Та нарын бодлоор хамгийн үнэтэй мотоцикл ямар мотоцикл байгаа вэ энд? Ямар каст масал хамаар. Хүн өөрийнхөө сонирхлыг мал ярьдэн шүү дээ. Бид нар бол одоо мэдээж өөрсдөө За энд ерөнхийдөө ингээд харах юм бол 50 сая ингээд нэг 250 сая төгрөг бол байна. За энд бас энэ тэнд гэхдээ вирөвдүүд бас зогсон байна. Гэхдээ вирөв ч бас цөөхөн байдаг. Энэ хин амар жинтэй байна бас тий. Михаил Шумахер гэж шүү. Михаил Шумахер. Ферраригийн даацсан биш. Металл өнгөтэй вирөв байж байна. Хойд гоноо. За мото зарна. За энд бас нэг карбон вирөө үүдэж байна. Наа чи минийхтэй адилхан дугуйтай юм шүү. Тийм ээ, өргөнөөрөө минийхтэй адилхан юм байна. За энд бас нэг вирөө үүдэж байна. Энэ үдж байгаа манай гэрүүд нэг дээрээ гэж. Тий. Одоо жоохон байж эцэд нь ирэнгүүт нь өөгнүүлнэ тий. Энэ түрүүн хүн сунталцаа явж ирсэн чинь аахгүй юу? Энэ бас агай өргөн дугуйтай байсан шүү. Тийм 4 жил таа. Ямафа. За, өнөрөө баярын Я энэ гороос огахва. За
За баярын мэнд. Бабай. За баярын мэнд. Сайн 13 гинэ. 13 гэдэг үгтэй. Бүгд 13 гэсэн. Баярын мэнд хүргэе. За их шүхэнд байна. Баярын мэнд. Тэр одоо юу гэж юм бэ? Мэг гэж байгаа юм уу? Юу гэж аа? Энэ юу гэж юм бэ? 10,000 майлс гэж юм тий. За баярын мэнд. За Экшү Монголын асар дээр бас үргэлжлүүлсэн байна. За өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. За өнөөдрийн фестивал ямар болж байна? Ер нь бол айгүй өргөн цар хүрээтэй гоё болж байна гэж бодож байна. Тэгээд энэ удаад 2 дахь жилдээ явж байгаа. Ер нь гоё болж байна гэж. Ижлөө өвчсөн бас маш олон урд өмнөх жилүүдээс илүү олон моточд бас өглөрсөн юм шиг байна шүү дээ. Тийм байна. Гадны дотноос маш олон моточд ирсэн байна. Ер нь гадны моточд аягүй харагдаж байна. За Экшүгээс нийт хичнээн моточд цуваагаар ирсэн. Манайх 20 Хориулаа яа тий. Энэ жил бас нийлдэв олон шинэ гişүүдүүд бас нэмсэн баг шиг байсан тий. Тийм энэ жил болгон манайх шинэ гişүүд нэмэгддэг. Тэгээд энэ жил бас нэмсэн байгаа. За ерөнхийдөө одоо эдгээр бас гоё сонирхолтой асуулт асуулт. Яг Экшү Монголиад хамгийн үнэтэй гэх юм одоо моцикл одоо хинийхэн моцикл вэ? Хамгийн үнэтэй гэхээр Ихма. Тийм Ихма юм уу? Индиан байсан тий. Дараачихт нь Тэгээ хоёр Индиан байгаа. Тэгээд ер нь 883 Harley Davidson гээл та. Хоёрын хувьд ямар моцикл ирсэн бэ? Би болохоор 883 ундаг. За. Би бас Benda 500 гэдэг. Ямар 500? Benda 500. За. Гэхдээ ер нь ихэвчлэн дандаа Harley-д байна уу? Тийм. За тэгээд нийт бас одоо Экшү Монголч клуб гэж явна тий. Crew гэж явж байгаа. Crew гэж явж байгаа. За тэгээд Экшү Монголынхаа охтуудад бас амжилт хүсье. Тэгээд өнөөдөр ерөнхийдөө бүх моточдын бас гоё баярын өдөр наадам болж штэ тий. Бүгдөө гоё сайхан баярлцгаарай. За баярлалаа. Та ч гэсэн сайхан баярлаарай. Сайдны гоё ховор содон. Ич Planet 5. За дээр үед хөдөө явчих, жоохон багтаа хөдөө явчиад унжсэн моцикл. Бараг анх моцикл он зургатаа. Ич Planet 5 он зурж илээ. Ой. За. Юу ороод ирвэ? Бард ороод ирвэ яа? За манайха хүннүү мото клубын бас асар дээр
хүрэлцэн ирсэн байна. Тэгээ Өнөө мото клубын маршал Ганбаахтайгаа бас та бүхэнтэйгээ уулзлаа. Миний хобби түнэг влог дээр бас Street Glide гэдэг бас гайхалтай төмрөлөг бас танилцуулчихсан. За баяр сайхан баха. Баяр янз. Одоо л эхэлж байна. Ааха. Тэ. За нийт хүннүгөөс хичнээн мото цуугаар ирв. За орон нутгаас 3 орон нутгаас ирээд ерөнхийдөө нэг 74 гишүүд оролцож байна. За. Тэ. Нийт бүрэлдэхүүн моцоглогоороо тоогоороо тэ. Тэгэл одоо эхэлж байна. Энэ анжид 10 жилийн баярын мэнд хүргэе. Тэ. Ахыхаа энэ ч хонох юм уу? Хонохгүй. Одоо оройхоо харин тэ. Нялх хөхтэй. Гартаа юу ирсэн бэ? Удаг. Яа. Мах идэж байгаа юм. Мах идэж байгаа. Гэтэ нэг суглаа харуулдаг хаа. Яадаг утга юм. Худаг гэж наач баг сэлэм юм шүү. Мах эвдэж идсэн. Ганбаахын нөгөө нэг мах огтолдог хутг нь ерөөсөө юм шүү дээ, тий. Манайс ч тонгоргоор байдаг бол. Айдын утгач байна. Тийм. За нөгөө ингээд Хүннү мото клубын баг хамтлагын одоо цайлаад бас хөдөө орнотгоос ирсэн хүмүүсүүд бас энд байгаа тий. Тий, Сүхбаатараас ирсэн. Сайн шандаас ирсэн. Хинтигээс ирсэн. За Орон нутгаас 3 салбар биш үү? халаан амбүлэр аа. Тий. Сайхан байна. Одоо л үйл ажиллагаа эхлэх жижигхэн гал гарна. Ер нь тэгээд Ганбаахан энэ жилийн жилд яг моточдын хүлээдэг хамгийн том фестивал үс дээр. Тийш талын салхи ер нь бүгд л Наадам тий. Ааха. бүгд хүлээдэг л баяр ш. Талын салхи гэж бүх юм одоо сүүлийн үеийн залуучууд ч талын салхид оролцохын тулд моцогл авдаг болчихсон ш. Талын салхид явахын тулд гоё моцогл авна. Хөдөө гадаа аялахад бас нэг өөр төрлийн моцогл авна. Манайхан ч одоо айгу гоё болсон ш. Хөгжил нь бүр гоё болоод байгаа ш. За тэгээ ахтаа бас амжилт хүсье. Баяраа бас сайхан тэмдэглээрээ тэгээд. Баярлаа. За. За эднээс ирсэн моточ тийм олуулаа ирсэн байна. Нөхдүүд үлдээд барилга дээр ажиллаа явчих вэ? Столол юм аа. Зюми гэдэг нэртэй байна. Чишо. За талын салхитэр миний онжоо моцогл бол Night Road. За цаванд оролцсон моточд маань ерөөхдөө моциклуудаа яг энэ хөдлөгийн бөөрнгийн цагаан тойрог үүдэн шүү дээ. Энийг тойруулаад паркинг хийсэн байна. За энэ жилийн хувьд бол мэдээч бол одоо түрээс маш олон хүмүүсүүд ирсэн байна. Мопеднууд ирсэн байна. Cruiser, bike тэстэ байж бол 2 дугуйтай бүхэл төрөл ерөөхдөө фестивал дээрсэн. Би нэг Оросыг хайгаад байна. Түрүүн цуун энд биш дээ. Гэтэ эзэд нь байхгүй байна. Амар сонирхолтой яг замд явж байхад Оросын нэг юм шар өстэй юу гэх юм бэ? Тааралд бол влогд нэг оруулчмаар байна. Унаа явжсэн мото нь болохоор энд байх шүү байна. Энэ байна. Honda-гийн моцикл байна. За энд бас Honda гэж байна. Оросд Honda бас аяг хүнд юм байлээ. Аяллаа зориулттай Honda-нууд. Эзэд нь хайчих. Би эренгүүтээ уулна олоод влогт оруулчих гэж бодсон. Тэгээд өсмөс салхин сэгсэгээд. За тэгэд энэ жилийн талын салхи бол маш гоё өргөн дэлгэр наадам болдог хүүтлөө дээр маань болж байна. Тэгээд түрүү жил цаана боллоо. Чингис өөр байлоо. Биш ээ. Чанжин болдог лөө.
4 жилийнхэд нь явж амжаагүй. За тэгээ та бүхэнд бас сонирхолтой байх юм болов гэд талын салхи гээч нөхөд том бас мото наадам фестивал ямар хуу уулт юм бэ гэдгийг бас та бүхэндээ влогороо дамжуулан бас харуулъя гэж бодлоо. Тэгээд энд одоо M1206 гэж юм уу? За тийм шүү байна. M1206 гэдэг байк клубийнхэн баг шүү байна. За нэгөр канам ИТВ. За энд бас супер амтд биш. За юм гоё 3 дугуйтууд байж байна. Салон юм байна. За энд бас үйж байна. Wonder Hall гэж байна. GT Hub бас. За энэгээр бас нөгөө орсууд маань энэгээр бас зогсож байгаа шүү. Орсуудод энд моциклуудад байсан байна. Түрүү хятадууд айгүй олоолаа ирсэн байсан. Эдгээр маань бүгд ерөөхдөө орноос моциклуудаа унаад ирж байгаа. Хэдэн мянган километрийг бас туулаад ирж байгаа. Би энд бас хамгийн үнэтэй моциклыг хаана байгааг нь олддгүй. Яг одоо Монголд байгаа хамгийн үнэтэй моцикл одоо яг ямар моцикл байгаа мэдэхгүй байна. Тэгээд тэр моциклыг бас олоод та бүхэндээ харуулчих гэж бодсоч. За энд одоо бүр бараг нөгөө газар усаар явууч юм ааш. Веном байж гин. За хөдөлгүүр нь 1800 гэж тий. 1800 төгрөгтэй. Энэ Веном гэж хаанхын брэнд юм бэ? Оросынх уу? Ааха. Хоёр шиг түрүү энэ цуванд хоёр шиг яваад гэж байна. Дээрээс нь Дахиад өөр хоёр байгаа. дахиад бас уу? Тэр нь арай өөр брэнд юм байна. Орсон. Ааха. 1800 мотортой. Гүн амар том мөртөөрөл мотор нь 1800. Нэг амар тийм юу биш шаардлагатай юм те. Тэрээс амарч байгаа. Бүх сороотныхын хацаас сорж байгаа жижиг юм байна. Хурд авахгүй жоо зүтгэх юм. Зүг. Тавар устдаа лаг. Дээр нь гараа арчих уу? Вином гэд. Арааны юм байна. Яг л машинах шиг ийм амтан байж байна. 17 цагаас яг юу хаацсан юу энгүүр юм уу? Гიშгэж яах юм уу? Энэ базаад те. Энгүүр хараа. Хаац. Энэ тоормзуу. Хөл тоормз. За ийм сайхан амтан байж байна. Араа хийхэд яах юм? Юм өмдөр гიშгэхгүй мэн те. Манай өөр бол ерөөхдөө нэлээд бага юм те. Тийгэрэл явна үстэй. За ийм нэг янз амтан байна. Газар усаар явагч 1800 төгрөгтэй. Оросын албаны усаас ирсэн. Чод милэн 100 хүртэл хүрдэг юм биш үү? Милэн 100 хүртэл явдаг юм байна те. Энэ дээр 100 хүртэл. Ааха. Янз амтан байна. 103 км явцсан байгаа юм байна. Дараа бараг 30 бас. За тийш нь байна л чи. Тэгээ манай өөр үнэхээр байхгүй байна. Энэ одоо тэгээд моцикл гэж явах юм уу юу гэж явах юм? Моциклоо.
800 мотортой. Газар усны явж. Газар усны явагч те. Жанга парк. Янз бүрт байна. За влогдоо оруулчих. Энэ дугуй нэг зөөлөх нь үгүй юу? Харин тийм байна те. Энэ юу усанд ороод игээ цаашаа өгч. Харин тийм. Зүгээр ингээд дарж маргуу ингээд ш те. Янз юм байна. За амжилтсэ. Баярлаа. За баярлалаа. Гой унж үзээгүй юм унууж үзүүллээ те. Бином гинэ гой Орос улбаны улсаас. Оросоос те. Өнөөдөр хэд ирсэн энд? Ер нь бол энэ хоёр ирсэн байгаа. За. Энд дахиад бас нэг өөр үйлдвэрийн хоёр бас ирсэн зогсож байгаа. Тий. Таад яхаа одоо энийг ерөнхийдөө ажлын зорилттой унах юм уу? Ерөнхийдөө зарах гэж оруулж ирсэн. Тий. Одоо ер нь бол мөнгө хүмүүс сонирхоод ер нь газар уснаа явууч. Одоо жишээлбэл энэ өөрийнхөө одоо хон шаланк байгаа. Тэрүүгээр болохоор шууд дугуйгаа хэлчихнэ. За. Яндангаараа шууд яндан руугаа шаланка залгаад дугуйгаа хэлэл ер нь бол хийгээд харуулж явчихсан гэсэн. Шавранд бол ер нь бол өчтөр явж үзсэн. Янз бүр. Зүгээр ер нь чи бороо суух газар бол зүгээр тэрднэр дээр зүгээр нормалаараа яваад дуусгах юм байлээ. Айгүй асуудалгүй юм байлээ. Айгүй гоё юм байлээ. Ер нь бол юунд айгүй ихтэй юм шүү. Кампууд тийм кампуудаас амралтын газар тий. Би бодлоор бодохдоо нэг онцгой байдлынханд ер нь бас тий. Тийм нэг одоо яг гол усанд явж байгаа, шавар шахуунд явж байгаа тэр онцгой байдлынханд бол ер нь бол айгүй дайжгүй байна даа л гэж ерөнхийдөө бол бодсон. Янз юм байна. Тийм энэ ер нь дайжгүй. Сая 25 онд үйлдвэрлэхэд орж ирээд нэг одоо 2-3 сар л болж байгаа. Тийм 25 он залуу. Тийм он залуунууд дандаа шинэ ирнүүд байгаа. Оросд өөрсдөө хийж чадж байна уу? Эдгээр орсууд айгүй хэрч юу яаж чинь энийг унж үзэж чинь тэгээ сонирхож чинь зураг айгүй их агуулж чинь тэгэхээр дээрээс нь орсын үйлдвэр гэсэн чинь мэдэхгүй байна өөрсдөө. Энэ ямар гоё юм бэ? Хаанах юм бэ гэдэг орсод үйлдвэрлэл гэсэн байдаг гэсэн чинь. Үүний хувьд одоо чиний ямар хүнтэй вэ? За 128 сая 124 сая гэдэг энэ хоёр маань. Тийм үнэтэй байгаа. Тэгээ сонирхож байгаа хүмүүсүүд их юм бол. Тий одоо хойдолт нь харагдуулгын дугаар нэг 8807 16 90 дугаар дээр ер нь бол холбогдох юм бол сонирхож мэдээлэл аваад уулзаад унж үзгээд тестлээд үзэж болно. Ер нь бол энэ бол эдийгээд байсан. Одоо бетон руу ямар ч асуудалгүй даваагаараа яваад байна. Тий. Жалга малганд бол ямар ч асуудалгүй явчих юм байлээ. Ер нь бол их хүчтэй л хэрэг байлээ тий. Тий. Их гоё юм байлээ. Гоё том зайтай газар унууд бас гоё л юм. Ер нь бол 3 хүний суудалтай болохоор бас айгүй суугаа явчихна онцгой байдалч ихэлтгүй одоо хүмүүс болохоор энэ бензинс бол бага байх юм тий. Энэ нөгөө нэг Toyota-гийн нэг зэзэн мотор 1800 тай. Тийм. Тий. Тэгэхээр ер нь бол одоо хот дотор бол нэг 8 литр чинь. Шавранд явах юм бол нэг за 12 3 ч юм уу. Тэр хавцал идэхэр юм байл. Ер нь дайжгүй юм байл бага гэдэг ч тий. Тэгээ туулах чадвар айгүй өндөртэй юм байлээ. Сонирх хүмүүсээ холбогдно тийм ээ. За окей. Баярлалаа. За сая миний унж утсан газар усаар явагч. Тэгээ сонирхож байгаа хүмүүсүүд ах юм бол түр утасны дугаараа илжсэн. Бас пэйж утас бас байгаа хаа. За ерөн гисгэж байгаа хот руу орох төлөвлөгөөтэй байна. Гой мотоциклууд ирсэн байна. Энэ дэхтэй мотон хайртай бүхэл хүмүүс сугларсан байна. Тэгээ мопедууд хүртэл явж байгаа. Сонирхолтой байна. Ja, гоё.
Шествий и новых друзей. Это наша жизнь, наша дорога, так сказать. И рад видеть новых райдеров, новых мотоциклистов в пути. Рад новому знакомству. С праздником 10 лет фестивалю. 江小军在吗？江小军。 За манайхаа тэгээд Улаанбаатар хот руу өдөгч байна. Хөдлөгөөс. Тэгээд талын салхи дээр болж байгаа үйл явдлыг та бүхэндээс товчхонжсэн хүрэхийг хичээлээ. Тэгээд влогтой хамтдаа байсан та бүхэндээс баярлалаа. Тэгээд дараагийн влогоор уулзцгаая. Бай манайхаа.